дараагийн 21-ээс 40-р тестийн тайлбарыг хүргэе гэж бодлоо. Этаны хүчлийг пропанолтой оруулахад үүсэх нийлмэл липидийг нэрлэнэ гэж байна. За тэгэхээр ер нь бол нийлмэл липид хүчлэлтэй яаж уралд ордог вэ гэхээр радикал COOH байна. За карбон хүчил бол спирттэй уралд орно, радикал OH. За ингэж уралд орох үед спиртийн устөрөгчийн атом нь карбон хүчлийн OH-тай нийлээд радикал, за энийг ялгахын тулд R1 гэж радикал COOO радикал 1 болоод нэмэх нь H2O болдог гэсэн үг ээ. Өөрөөр хэлбэл карбон хүчлийн OH бүлэг нь спиртийн H-тай нийлээд ингээд юу үүсгдэг? Нийлмэл липидийг үүсгдэг. Этаны хүчлийн томьёо юу гэдэг вэ гэхээр этаны хүчлийн томьёо CH3 COOH гэдэг тийм ээ. 2 Cтэй гэсэн үг шүү дээ. Пропанолтой гэхээр чинь 1 2 3 та. За пропан 1 олтол биччихье. За тэгэхээр эндээс бол юу үүсэх вэ гэвэл спиртийн молекулын H-ийн бүлэг нь энэний OH-тай нийлээд юу болох вэ гэвэл ус болно. Яг энэ салсан хэсгээр нь холбоо тавьчихна гэсэн үг. Тэгэхээр CH3 CH2 CH3 болоод тэгээд нэмэх нь юу үүсдэг вэ гэхээр 1 CH2-ыг орхисон шүү. Ус болно гэсэн үг. За одоо энийг бол нэрлэхдээ энэ спиртийн хэсгийг алкил гэж нэрлэнэ. Тэгээд нэмэх нь энэ хүчлийн хэсгийг одоо хэдэн Cтэй хүчил байна гэдэг дээр алканоат гэж нэрлэдэг. За тэгэхээр одоо бүгдээрээ энийг нэрлэж үзье л да. 3 Cтэйг болохоор пропил тэгээд 2 Cтэйг этаноат гэж нэрлэдэг. Тэгэхээр пропил этаноат буюу 21-ийн бол аль хариултан зөв байсан бэ гэхээр C хариултан бол зөв байжээ. За пропил этаноат буюу 21-ийн C болж таарлаа. За 22 дахь нь дараах бацуудын хэдийг нь хүчлэгжүүлсэн калиум дихроматтай эргэх өргөт халаахад карбон хүчил үүсэх боломжтой вэ гэж. За тэгэхээр спирт анхдагч спиртийг эсэлдүүлэхэд бол юу үүсдэг вэ гэхээр эхний ээлжинд альдегид үүснэ. Үүссэн альдегидийг цааш нь дахид эсэлдүүлэхэд юу болдог вэ гэхээр карбон хүчил болдог тий. За тэгэхээр одоо эндээс бол бид нар яасан бэ гэхээр эсэлдүүлэгчээр кали манганамаа 4 кали 2 хорон 2 O7 2-ын аль нэгийг авч болох нэ. Эсэлдүүлэгчээр хэрэглэсэн тохиолдолд карбон хүчил үүсгэн эсэлддэг. Тэгэхээр кали манганамаа 4 кали 2 хорон 2 O7 авсан нөхцөл карбон хүчил болон хувирдгаа гэж юм. За тэгэхээр пропионы альдегид гэдэг бол альдегид бол захын цэдээр бол карбонийл бүлэг байгаа учраас энийг бол калий дихроматаар эсэлдүүлэхэд бол карбон хүчил бол үүсэх боломжтой. CH2 COOH. Тэгэхээр энэ боломжтой учраас нэгдүгээр хариулт бол зөв байна. Ацетон гэдэг бол хумсны лак харилцагчуд ингээд ацетоныг бол эсэлдүүлэх боломжгүй. Яагаад вэ гэхээр кетон юм боломжгүй. Кетоныг кетон эсэлддэггүй байгаа. За пропан 1 ол гэхээр энэ бол OH-ийн холбогдсон C бол ишээ 1 Cтэй холбогдсон байгаа учраас энэ бол хиддэгч спирт гэхээр анхдагч спирт юм аа. За анхдагч спиртийг эсэлдүүлэхэд юу үүсдэг вэ гэхээр CH3 CH2 COOH үүснэ. Дахин цааш нь эсэлдүүлэхэд CH3 CH2 COOH үүснэ. Тэгэхээр энэ бол боломжтой юм байна. За пропан 2 ол яагаад боломжтой юу боломжгүй юу гэдгийг бүгдээрээ хамт авч үзье. За энэ дээр бол пропан 2 ол эсэлдэх уралд орохоор юу үүсвэ гэвэл кетон үсэл зогсож чинь цаашаа эсэлдэхгүй гэсэн үг байхгүй яагаад вэ гэхээр 2 дахь спирт эсэлдэхээр кетон үсэл зогсно цаашаа эсэлдэх уралд орохгүй. За тэгэхээр 2 хариулт зөв байна тий. Өөрөөр хэлбэл альдегидийг эсэлдүүлэхээр карбон хүчил болд юм байна. Анхдагч спирт эсэлдүүлэхээр гүйцэд эсэлдээд карбон хүчил болд юм байна. Ингээд аль хариулт нь зөв байсан бэ гэхээр B хариулт нь зөв байжээ. За цэвэрш мөнгөний олооридын дээжийг ямар уралдаас бэлтгэж ямар аргаар урлын холимгоос салгах вэ гэж. За мөнгөний олоорид бол уустдаггүй давс учраас уустдаггүй давсыг бол яах вэ гэвэл давс 1 дээр нэмэх нь давс 2 тэнцүү давс 3 дээр нэмэх нь давс 4 гэдэг аргаар гарган авахаас гадна уустдаггүй давсыг тунсчуулахаар гаргаж авна шүү дээ.
Уустдаггүй давсыг энэ аргаар гаргаж авахаас гадна дахиад нэг арга нь давс 1 дээр нэмэх нь хүчил тэнцүү, давс 2 дээр нэмэх нь хүчил гэдэг схемээр бол гаргаа авах боломжтой. За мөнгө дээр давсны хүчлийг нэмэхээр яах вэ гэхээр аргентум бол устрагчаас хойно барилж байгаа учраас давсны хүчлэлтэй бол уралд орохгүй, харин азотын болон хөхрийн хүчлэлтэй концентрацтай бол уралд орж болдог. За дараа нь мөнгө болон давсны хүчлэл гинэ. AB2 бол угаасаа дарагдлаа. Яагаад гэвэл энэ хоёр хоорондоо уралд орохгүй учраас. За дараа нь мөнгөний нитрат дээр C дээр. За мөнгөний нитрат дээр юуг нэмэх гэдэг нь гэхээр давсны хүчлийг нэмэх гэдэг нь аашаалаа. Тэгэхээр энд юу үсвэ гэхээр аргентум холоор дээр нэмэх нь ANO3 буюу энэ схемд бол таарч юм те. Энэ схемд бол өөрөлдвөл энэ давс нэг нь бол уустдаг давс байх хэвээр, энэ нь бас уустдаг давс өгчл байх хэвээр, энэ уусахгүй тунц байх нь шүү дээ. Уусгүй нагдчих юм тунц гэсэн үг шүү дээ. Энэ бол уустдаг давс байх хэвээр. Тэгэхээр эндээс бол хатуу найл байсан бэ гэхээр энэ байсан байна. Тэгэхээр энэ бол C байх боломжтой, D байх боломжтой. Гэхдээ үүссэн тэр хатуу болон шингэний уусамлын халимгийг бие биенээс нь мэдээж бид нар шүүх аргаар бол ялган салгах боломжтой. Ингээд 23-ийн аль нь байсан бэ гэхээр C байх боломжтой байна. Яагаад вэ гэхээр уустдаггүй давсыг бол бид нар яадаг вэ гэхээр халимгийг бие биенээс нь ялган салгахтаа бол бид нар бол шүүх аргыг бас хэрэглэж болтгоо гэсэн. Тэгэхээр шүүх аргаар бол тэр хатуу шингэний халимгийг бол бид нар бол ялган салгах боломжтой учраас 23-ийн бүгдээрээ D-г тасжуулах шүүх шүү. Шүүх арга нь D. За ингээд энэ хариултыг бас зүгээр сонгох байж. Этаны дэлгэрэнгүй томыг бич дараах асуултанд хариулаарай. Энэхүү нэгдлийн нэг молекул дахь нэг электроны тоог олгоно. За тэгэхээр 24-р тестийг бол бид нар этан гэхээр C2H6 гэсэн үг шүү дээ. За C бол хэдвэр элемент вэ гэхээр 6 дугаар элемент те. 6-ыг хэдээр үржүүлэх вэ гэхээр 2-оор үржүүлэхээр нийт 12 электрон байгаа гэсэн үг. За устрагч бол хэдвэр элемент вэ гэхээр нэгдүгээр элемент учраас нэг электроны тоо бол 1 байна. Тэгэхээр нэгийг хэдэн ширхэг устрагч байна вэ гэдгээр үржүүлэн 6-аар. Тэгэхээр ингээд 6 ингээд нийлбэр нь бол 18 электронтой. 18 электронтой энэ хоёрын аль нэг нь болж таарлаа. Энэхүү нэгдлийн молекулд химийн холбоо үүсгэж байгаа электроны тоог олооч гэж. За тэгэхээр энэ дээр бол электроны тоог олохдоо химийн холбоо үүсгэж байгаа электрон нь угаасаа ингээд авъя. Энэхүү нэгдэлд нэгдлийн нэг молекул дахь химийн холбоо үүсгэж байгаа электроны тоо. Тэгэхээр 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 юм байна. 14 электрон химийн холбоонд үүсгэхэд дундын бас электроны хувь нэмрээр үүсдэг ховёлын талбай шүү дээ. Тэгэхээр 24 дээр бол 14 буюу D хариулт нь бол зөв байжээ. 24-ийн D байсан байна гэсэн үг. За 25-ыг бүгдээрээ харъя. 25 дээр бол дараах графикт кальцийн карбонат сулруулсан давсны хүчилтэй уралд орох хурдыг судалсан хоёр ялгаатай туршилтын үр дүнг харуулсан байна. За тэгэхээр ер нь огцон дээшээгээ налуу байвал энэ юу гэсэн үг вэ гэхээр хурд их байна гэсэн үг. За доошоогоо налуутай байвал энэ хурд бага байна гэсэн үг. Гэхдээ үүсэж байгаа бүтээгдэхүүн бол ижилхэн байна те. CO2-ийн ижилхэн байгаа учраас туршилт 2-т илүү өндөр концентрацтай давсны хүчлийг хэрэглэсэн гэж байна. За тэгэхээр харин юун дээр бол энэ бол хэрвээ ялгаатай концентрац бэлдсэн нөхцөлд бол бас туршилт 2-т илүү өндөр температурыг хэрэглэсэн. Туршилт 2-т бол бага температурыг хэрэглэсэн байна шүү дээ. Туршилт 2-т бага температур учраас урал худай явж байна. Тэгэхээр энэ бий бол биш болж таарлаа. CD туршилт 2-т илүү масстай кальцийн карбонат хэрвээ их хүчийн хэмжээг ихсвэл бүтээгдэхүүний масс нь өөрчлөгдөх магадaltaй. Нэг хязгаарлагч урвалжны альнаас хамаарат бүтээгдэхүүний масс нь өөрчлөгдөх магадaltaй учраас энэ бол ануучгүй хариултаа гэж үзнэ. Туршилт 2-т хэрэглэсэн кальцийн карбонатын жижиг хэсэг нь илүү том хэмжээтэй байна. Зөв байна. Энэ зөв байна. Яагаад вэ гэхээр нөгөө илүү одоо том байх тусмаа уралд орж байгаа жижиг хэсгүүдийн одоо тэр давсны хүчлэлтэй очиж мөргөлдөх жижиг байх тусмаа аль нь илүү сайн мөргөлдөх вэ гэвэл жижиг байх тусмаа сайн мөргөлдөнө гэсэн үг байхгүй юу? Жижиг байх тусмаа илүү сайн мөргөлдөнө. Жижиг байх тусмаа илүү сайн мөргөлдөж илүү урвал нь хурдан байна гэсэн үг. Том байх тусмаа илүү муу мөргөлдөж урвал нь
бол жижиглэлтийн хэмжээ их байх тусмаа ургалын хурд удаан байдаг. Жижиглэлтийн хэмжээ бага байх тусмаа ургалын хурд бол их байдаг гэж дүгнэдэг тийм ээ. За тэгэхээр энэ дээр бол бид нар бол D хариултыг зөвхөн тооцох хэрэгтэй байжээ. За пропан шатга уралд ордог доор үүсвийн стандарт энтальпи утга өгсөн байна. Үүсэхүү байгаа нөхцөлд энэ дээр бол цикл байгуулсан ч болно, эсвэл үүсэхүү байгаа нөхцөлд ургалын дулааны илэрлэг болохдоо бүтээгдэхүүн бодисуудын үүсгэхийн дулаанаас их бодисуудын үүсгэхийн дулааныг хассан ч болно, аль нь ч болно. За тэгэхээр ургалын дулааныг болохдоо 3-ыг үржихэн дельта үүсвээ H0 CO2 дээр нэмэх нь 4-ыг үржихэн дельта үүсвээ H0 H2-оо за бүтээгдэхүүн бодисуудын нийлбэрээс хасах нь их бодисхээр дельта үүсвээ H0 C3H7OH гэсэн үг. За CO2-ыг хол хийдгсэн бэ гэхээр хасах 3-ыг үржихэн 394 кJ мал дээр нэмэх нь 4-ыг үржихэн усных болохоор хасах 286 кJ мал. Тэгээд хасах нь бол C3H7OH хасах 303 кJ мал гээд ингээ хасаа бодсон чинь 26-гийн аль нь гарсан бэ гэхээр B нь гарсан юм байна. За тэгэхээр энийг бол 4-ийн үржин 286-аас нэмэх нь 3-ийн үржин 394. Тэгээд яг зөв байна. Тэгэхээр энэний бол аль хариултан зөв байсан бэ гэхээр B хариултан зөв байсан байна. Аммиакийг Габрийн процессор гаргаад шулуун ургал нь экзотермийн ургал юм аа. Габрийн процессын талаар аль мэдээлэл зөв бэ гэж. За тэгэхээр Габрийн процессор бол аммиакийг үйлдвэрлэх тухай авч үзсэн байна. Тэгэхээр энэ дээр бол Габрийн процессыг аммиакийг үйлдвэрлэхдээ N2-ын хий дээр нэмэх нь H2-ын хийгээд тэгээд эндээс юу үүсдэг вэ гэхээр NH3-ын хий бол үүсдэг. Энэ бол дельта H-ын тгээс бага буюу энэ бол ямар урвал байсан бэ гэхээр экзотерм урвал гэдэг бол дулаан ялгаруулах урвалыг хэлнэ. За ингээд дулаан ялгаруулах урвалыг хэлж байгаа учраас эндээс бол энэ бол хариулт нь бол нам даралт гэхээр даралт буурахаар эзлэхүүн их тал руу тэнцвэр шилжих ёстой шүү дээ. Тэгэхээр энд бол 1 дээр нэмэх нь 3 гэхээр нийт 3 эзлэхүүн буюу 4 эзлэхүүн буюу 4 мойл байна гэсэн үг. Энд бол 2 эзлэхүүн байна. Тэгэхээр даралт буурахаар эзлэхүүн их тал руу гэхээр буцаад их бодис руу шилжүүлчих учраас шулуун урвал нь экзотерм урвал юм а. Габрийн процессор тэнцвэрийг баруун гар тишээ гэдэг нь яг ингээд дэвтрийн энэ лүү хараа суухад ийшээ байвал баруун гэдэг чинь бүтээгдэхүүн бодис буюу NH3-ын гарц ихсэх тал руу гэсэн үг. Тэгээд дараа нь тэнцвэрийн байрлалыг тэгэхээр энэ бол A бол биш вэ? Буцах урвалын шилжин тэнцвэр шилжиж байгаа учраас за B бол яасан бэ гэхээр B дээр бол тэнцвэрийн байрлалыг баруун тийш шилжүүлэхийн тулд өндөр температурыг хэрэглэдэг. Температурыг ихсэхээр энд бол экзотерм урвалын үед температур энд бол их байгаа тий. Ягаад гэвэл гадаад орчинд температур их болцсон гэсэн үг. Энэ температур энэ дээр бол бага байгаа. Температурын бага байгаа. Температурыг ихсэхэд температурыг бууруулах чиглэлд буюу буцах урвалын чиглэлд. Ер нь бол температурыг ихсэхэд экзотерм урвал. Уянда шүү. Температурыг ихсэхэд эндотерм урвалын чиглэл шилжих ёстой шүү дээ. Тэгэхээр буцах урвалын чиглэл шилжихээр энэ биш байна. За C тэнцвэрийн баруун тийш шилжүүлэхийн тулд төмөр катализатор хэрэглэдэг. За катализатор бол шулуун ба буцах урвалын урдыг зэрэг хурцсахдаг химийн тэнцвэрийн шилжилтэнд нөлөөлөхгүй учраас C бол биш байна. Хэрэглэгдэж байгаа азотыг агаараас авдаг гэдэг нь зөв. Тэгэхээр азотыг хаанаас авдаг вэ гэхээр агаараас авдаг гэдэг нь ардаа азотын. Азотыг бол агаараас авдаг гэдэг нь зөв байгаа учраас 27-гийн бол D хариулт нь бол зөв байжээ гэж дүгнэнэ гэсэн. 27-гийн D. За яагаад D нэ гэхээр хэрэглэгдэж байгаа азотыг бол хаанаас вэ гэхээр агаараас авдаг гэдэг нь зөв хариулт нь байжээ. За 28 дугаар тест дээр металл элементүүд нь бүтцийн онцлогоос шалтгаалж олон ижил төстэй шин чанартай байдаг. Металлын талаар аль мэдээлэл нь зөв бэ гэж. За тэгэхээр атомууд нь үргэлжлэн бүтцэн гусах боломжтой бол ер нь бол гусах боломжтой энэ вэ те гусах боломжтой учраас гаднаас ямар нэгэн одоо даралт цохилт өгсөн нөхцөлд тас дорын уюуд нь зүгээр гусан шилждэг боловч химийн албанд тасардаг гэж байгаа тийм.
За тэгэхээр атомуудын үйлсэн бүтцийн голлох боломжтой учраас яах вэ гэвэл 28 дээр юу байна гэсэн үг. Металлууд нь хэлбэрт орохдоо амархан байдаг гэдэг хариулт нь бол энэ зөв хариулт бол байна. Гэхдээ бусдыг уншиж үзье. Металлын ионууд нь хэлбэлцэж энерги өөр хоорондоо дамжуулдаг тул цэцлэгийн сайн дамжуулдаг гэж энэ худлаа. Металлын тас дорн торын зангилгаан дээр нэмэг цэнэгтэй сөрөг цэнэгтэй электронууд нь 70 ус шиг хэлбэлцэж идэг учраас цэцлэгийн гүлийг дамжуулдаг гэдэг тайлбарыг өгөх ёстой. Тэгэхээр би бол биш болж таарлаа. Металлын хайлах цэгийн тас дорн торын дахь молекул хоорондын хүчээс хамаардаг гинэ. Молекул хооронд. За энэ бол ижил төстэй шин чанаруудтай байдаг шалтгааныг бол тайлбарлахад биш байна тий. За дээд нь хоёр металлын хайш үүсгэхийн тулд авч буй металлууд нь маш ойролцоо арай тустай үгүй шүү дээ. Энэ ойролцоо биш ч байж болно. Тэгэхээр угаасаа хариулт нь зөв байжээ. За металлын идэвхий игнэтэй холбоотой дараах мэдээллүүдээ аль нь зөв бэ гэж байна. Хөнгөн цагааны оксидыг устөрөгчтэй халаахад идэвхтэй металлын оксидыг устөрөгчтэй халаахад бол энэ урвал явагддаг. Зэсэн цайрын сульфатын өсөө усмлаас тайрыг төрж чаддаг гинэ. Энэ зис одоо энд байгаа штэ. Зис идэх муутай гэсэн үг. Цайр энд байна. Тэгэхээр идэвхгүй дангаараа байгаа нөхцөлд урвал явагдахгүй штэ. Идэвхгүй дангаараа байгаа нөхцөлд урвал явагдахгүй. Тэгэхээр AB бол хоёлоо буруу байна. A биш байна, B биш байна. С оксидыг за идэвхгүй металлын оксидыг бол дунд идэвхтэй металлын оксидыг устөрөгчтэй халаахад цэстээр нэмэх нь ус үүсэх боломжтой. Тэгэхээр C зөв байна. За дээд нь хөнгөн цагаан калиагаас илүү устай орчимтэй үгүй шүү дээ. Ус бол кали бол устай бол маш эрчимтэй уралд ордог шүү дээ. За тийм учраас аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж яах ёстой. Тэгэхээр энэ биш болж таарлаа. Ингээд энэний C хариулт нь бол зөв болж таарлаа. За холоор нь метантай уралд ордог аль мэдээлэл нь зөв бэ гэж. За тэгэхээр холоор хэд яган туяаны гэрлийн оролцоотойгоор хойлох шаардлагатай байдаг. Метан болон холоорыг хэд яган туяаны гэрлийн мөлөөгөөр хойлох шаардлагатай болдгоо гэд. За урлагийн тэгштэглээс харахад бүх урлагийн тэгштэглүүд нь дэс моно холоорт метан үүсвэл энэ бол зөв байна. Тэгээд метаныг бол яадаг вэ гэхээр химийн урвалын хурдад гэрлийн үзүүлэх нөлөөг харуулсан жишээ юм аа. Гэрэл байж болно хэд яган туяаны гэрлийн оролцоотойгоор. Хэд яган туяаны гэрлийн оролцоотойгоор гээд C хариултыг зөвөр тооцож байна. За энэ нь олон янзын химийн урвалд ордог. Аль урвалаар нүүрс дөрвөгчийн дан холбоо тасардаг вэ гэж CC дан холбоо тасрах вэ гэж асуусан байна. За энэ бол прop1 байна те. Тэгэхээр prop1 үед бол CH3 CH2 холбоо CH2 шатгаар бол гэхээр O2-т оролд ороод CO2 дээр нэмэх нь H2-аа үүсдэг те. За тэгэхээр 9-46 9-44.5-ыг тавина гэсэн үг шүү дээ. 2 дахин үржилсэн ч болно. Тэгэхээр аль урвалаар нүүрс дөрвөгчийн дан холбоо тасардаг вэ гэхээр энэ тасарч шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол хариултыг л зөвөр авна. За устөрөгчжүүлэхээр бол энэ дан холбоо тасрахгүй шүү дээ. Энэ зөвөр устөрөгчийг нэгдүүлж байна. Тэгэхээр энэ бол биш байна. За полимерч хурлын үед бол дан холбоо тасрахгүй байна. Зөвөр устөрөгч ирээд нэгдэж байна. Усны урдаа нэгдэхэд хүртэл энэ нэгдэж байна. Дан холбоо тасрахгүй байна. Тэгэхээр энэ дээр бол хариултыг бол зөвөр тооцох хэрэгтэй байжээ. Глюкозын усан усмлын дээд 37 градусын температурт бол хөрөнгө мөнгө дорожийн оролцоотойгоор бол ферментацид оруулдаг. Энэхүү урвалаар үүссэн үндсэн органик бүтээгдэхүүнийг хэсэгчлэн нэрлэгийн аргаар цэвэршүүлж авсан. Дараа нь X-ийг калиен перманганаттай эсэлтүүлэхэд эр бүтээгдэхүүн X нь бол этанол байсан. Глюкозыг ферментацийн төлөөр эсэлтүүлэхэд бол ферментацид оруулахад бол этанол болон CO2 үүсдэг. За тэгээд C2H5OH чинь яадаг вэ гэхээр калием перманганатын хүчлэгжүүлсэн усмлаар эсэлтүүлэхэд бол гүйцэд эсэлтээд CH3CO
H буюу этаны хүчил үүсгдэг, цууны хүчил буюу этаны хүчил үүсгдэг учраас хариулт нь зөв байжээ. Дараах зурагт нэгэн полимерийн бүтцийн нэгжийг үзүүлв гэдгсэн байна тий. Тэгэхээр полимер чухралд оруулахын тулд энэ хоёрчийн холбоо нь бол хоёр захтай арчдаг тий. Тэгэхээр энэ дээр бол ингээд энэ бол ингээд бүтцийн нэгж нь бол энэ байна тий. За ингээд гурван шиг хэтгэлээс үүссэн триэтил юм байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр бол ямар одоо алкин байсан бэ гэхээр энд яг энэ дээр хоёрчийн холбоог нь энд байгаа юу нь хоёрчийн холбоо нь гол руу орчихно гэсэн үг. Хоёрчийн холбоогоо гол руу оруулж. Тэгэхээр хоёрчийн холбоо гол руу ороод ирэхээр ийм болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол нийт хэдэн цэтэй алкин байсан бэ гэхээр 1 2 3 4 цэтэй алкин байсан байна. Тэгэхээр захтай хоёрчийн холбоотой гэхээр энэ хоёрын айл нэг нь байх боломжтой. За тэгэхээр полимер чихэн уруулаар бол завсрын бага молекулд нэгдэл үүсдэг учраас энэ бол полимер чих уруулаар гаргаж авсан полимер буюу хариулт нь бол зөв байсан байна. Поликонденсац бол биш шүү дээ. За 34-р тасалгааны температурт этиен ба пропионы талаар аль мэдээлэл нүнэ. За Эд нь бол ижил тооны C2H4, C3H6 ижил тооны атом агуулна гэдэг нь худлаа. Хүчил төрөгчөөр бүрэн шатахад ижил эцэлхүүнтэй нүүрс төрөгчийн диоксид C2H4 шатахаар CH2 дээр нэмэх нь H2 үүснэ шүү дээ. Энэ дээр 2 авчаас энд 2, энд 2, энд 3-ыг тавина. За дараа нь C3H6-ыг шатах хуралд оруулахаар CH2 болон усыг үүсгэн. Тэгэхээр энэний өмнө бол 3-ыг тавиад энэний өмнө 3-ыг тавина. 6 дээр 3-ыг нэмээ эсгэд чинь 4.5 гэсэн. Тэгэхээр ижил эцэлхүүнтэй нүүрс төрөгчийн диоксид үүсэж гин үгүй юу үгүй шүү дээ. Тэгэхээр би бол биш болж таарлаа. С нь ус төрөгчтэй уралд ороход ижил масста этан пропан үүсдэг гинэ. За тэгэхээр C2H4 дээр нэмэх нь ус төрөгч гэхээр C2H6. За C3H6 дээр нэмэх нь ус төрөгч гэхээр C3H8 үүснэ тэ. Тэгэхээр ус төрөгчтэй уралд оруулан за 1 молыг авлаа гэж бодоход ижилхэн үүсэхгүй ш. Энд чинь молын масаараа ялгаатай юм чи ялгаатай үүснэ. Тэгэхээр C бол биш байна. Дийдх нь бол 1 мол эдгээр бодисууд ижил масста боронтой уралд ордог гэн. Энэ бол үнэн байж болно. C2H4 дээр бороныг нэмэхээр C2H4 тэгээд борон 2 үүсдэг штэ. Энэ бол 1 мол байгаа тий. За тэгээд энэ дээр бол X-ээ тавь энд болохоор 1 мол байна. Энэ 160 г мол байна. Тэгэхээр X тэнцвэр 160 гарна гэсэн үг штэ. Дараа нь C3H6 дээрээ борон 2-ыг нэмэхээр C3H6 борон 2 үүснэ. Гэхдээ энэ бол 1 мол байсан. Энэ ч гэсэн 1 мол байсан. Тэгэхээр эндээс хэд үүссэн бэ гэхээр энэ 160 байсан штэ. 160 байсан тий. Тэгэхээр энэ дээр бол 160 г мол гэхэр чинь энэ дээр бол ижил мастай байхгүй X тэнцвэр 160 г борон 2 үүснэ гэсэн. Тэгэхээр энэ бол бас зөв хариулт нь биш байсан байна гэсэн. Үгүй зөв хариулт нь гэсэн. Яагаад гэхээр ижил 1 мол гэж байгаа учраас энэ бол D хариулт нь зөв байжээ. За 35 нүүрс төрөгч ба цахиурны ижил гадаад давхрын электронд бүтцтэй. За гэтэл цахиурын холбоо нь болохоор CC холбооноос сул байдаг үүний шалтгааныг тайлбарлаа гэж. Цахиурын атом нь нүүрс төрөгчийн атомоос том радиустай гэвэл үнэн. Яг гэхээр цахиур нь болохоор нүүрс төрөгч бол яах ёстой вэ гэхээр 2 давхраатай шүү дээ. Цахиур болохоор 14 дэх элемент учраас 3 давхраатай байгаа. Тэгэхээр цахиурын атом нь нүүрс төрөгчийн атомоос том радиус ихтэй гэдэг нь үнэн байна. Нөгөө давхраа нь томорчж байгаа учраас цахиур нүүрс төрөгчийн цөмийн цэнийг ихтэй гинэ. Цөмийн цэнийг гэдэг чинь дэс дугаар ихтэй. Силициум холбоо CC холбооноос сул байдаг вэ гэж асуусан учраас цөмийн цэник гэдгээр нь бол тайлбарлахгүй. Цахиурын атом нүүрс төрөгчийн атомын радиус ихтэй гэдэг чинь радиус нь
ихтэй байна гэдэг чинь гадаад давхрааны электроныг салгахад хэлбэр болно гэдэг хариултан зүг байна шүү дээ. Цахиур нь нүүрс төрөгчөөс бага иончлогийн энергитэй гэж. Энэ бол нөгөө цэцэ холбоог тайлбарлахад оновчгүй. За 35 дахь нь болохоор цааш нь цахиур нь нүүрс төрөгч. Тэгэхээр ерөөсө 35-ын аль нь байсан бэ гэхээр хариулт нь. Өөрөөр хэлбэл холбооны энергид нь атом цөмүүдийн таталцлыг илэрхийлнэ. Цахиурын атом нүүрс төрөгчийн атомоос том атомын радиус их радиустай гэсэн тийм. Тэгэхээр энэ дээр бол хариултыг бол зөвөр тооцох нэ. За концентрацтай натрийн хлоридын усан усмалд инертний электродтойгоор электролиз явуулсан. За тэгэхээр натрийн хлорид дээр бол энэ буруу урлын тэгтэл болсон шүү дээ. За яг уу. За тэгэхээр концентрацтай натрийн хлоридын усан усмлын электролиз ямар өөрчлөлт гардаг вэ? Анод дээр бол натрийн хлорид дээр бол хлор ялгарч шүү дээ. Хүчил төрөгч ялгарна гэж байгаа учраас биш байна. Электролизийн үед pH өсдөг гэдэг нь үнэн. Яагаад гэвэл концентрацтай натрийн хлоридын усан усмлын электролизийн үед бол яах вэ гэвэл катод дээр ус төрөгч, анод дээр хлор. Тэгээд натрийн гидроксид гэдэг суур үүсэж байгаа учраас суурлаг өөрчлөлт нь бол pH нь бол их байдаг шүү дээ. 7-оос их байна гэсэн үг. За pH нь бол нэмэгдэнэ. Яагаад вэ гэхээр саармаг pH нь 7-той тэнцүү байжгаад pH нь 7-оос их болно гэдэг бол pH нь ихсэн гэсэн үг. Шалтгаан нь усан усмал дахь электролизоор усны молекул ангижирна. Катодыг хатуу натрийн ялгардаг нь худлаа. Натрийн хлоридын усан усмлыг оронд хайлмал натрийн хлорид бол ижил бүтээгдэхүүн үүсдэг худлаа. Тэгэхээр 36-гийн бол угаасаа аль хариулт нь хэлсэн бэ гэхээр B хариулт нь бол зөв болж таарч байна. Яагаад вэ гэхээр нөгөө натрийн хлоридын усан усмлын электролизийн үед нөгөө натрийн гидроксид үүсэж байгаа учраас 36 дээр бол бид хүн болвол ямар хариултыг сонгох боломж байна гэхээр B хариултыг бол сонгох боломжтой болж ирж байна. Яагаад вэ гэхээр pH нь бол нэмэгддэг учраас ингэж тооцож үзнэ гэсэн үг. За дараагийн тест рүү оръё. Дараагийн тест рүү орохоор хөхрийн диоксид ба хөхрийн хүчлийн талаарх зарим баримт болон тэдгээр баримтын талаар дурджээ. Аль мөрөн зөв бэ гэж байна. За хөхрийн хүчлийг үйлдвэрлэхдээ хөхрийг хүчил төрөгчтэй уралд оруулж хөхрийн тэрийн оксидыг үүсгэдэг гэж тайлбарна. Тэгэхээр хөхрийг бол хүчил төрөгчтэй уралд оруулахад бол эхлээд бол SO2 заавал үүсгэх ёстой. S дээр O2-ыг нэмээд SO2 үүсгэх ёстой. Үүссэн SO2 дээр хүчил төрөгчийг нэмжээж SO3-ыг үүсгэн. Тэгэхээр энэ бол худлаа байна. За дараа нь контактын процесс никл катализаторыг хэрэглэдэг гэж нь худлаа. Энэ дээр бол ванадийн 2O5-ыг хэрэглэдэг учраас AB хариулт болж ихсалтаас гарлаа. Хөхрийн хүчлийг машины аккумуляторт хэрэглэдэг гэдэг нь үнэн. За ингээд 37 дээр бол бид нар яах ёстой вэ гэхээр машины аккумуляторт бол хэрэглэж болно. Энэ бензиний хөдөлгүүрийн үр ашгийг нэмэгдүүлдэг гэхээр энэ худлаа. Хөхрийн агуулга багтаа түлш хэрэглэх нь хүчлэг бороо үүсхийг боруулах. Тэгэхээр нүүрсэнд бол 1-ээс 3% нь бол хөхөр байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр нүүрсийг бол ингээд шатаахаар бол SO2 агаар мандалд гараад хүчлэг шинжтэй SO2 чинь борооны усан туслуудтай оролд ороод H2SO3-ыг үүсгэдэг учраас энэ дээр 37-гийн болвол D хариултыг бол зүгээр тооцох хэрэгтэй байжээ. За 38 дээр холимогт агуулгадах будагш бодисуудыг хроматографийн аргаар тогтоож мөн салгаж болно. Аль мэдээлэл нь зөв бэ гэж асуусан байна. Rep нь 1.2 бүхий будагш бодис холимогт агуулгадаж болно гэж. За тэгэхээр 38 дээр бол бид нар яах ёстой вэ гэхээр 38-ийн аль нь байсан бэ гэж үзэхээр чинь нөгөө нэг юу байна гэсэн үг байна. Rep-ийн утгыг бол холимогт 1.2 байж болох уу гэж бодож гин үү гэд асуусан байна. Тэгэхээр Rep-ийн утга бол 1.2-той. Ерөөсөө Rep-ийн утга бол яах вэ гэвэл нэг будагш бодисын хувьд Rep-ийн утга нь ялгаатай уусгагч хэрэглэхэд өөр болж болно гэдэг хариулт буюу
бие хариулт нь бол зөвөр тооцох юм байна. Хормот бүх биш үү. Бүх цэнхэр өнгийн будагч бодис ижил яриг үгүй шүү дээ. Ялгаатай бодис үл өөр нь шүү дээ. Хроматографик будагч бодис гэх мэт зөвхөн өнгөтэй бодисуудын хувьд ашиглаж болдог гэж нь бодлаа. Энэ дээр бол өнгөгүй одоо жишээлбэл юу гэж болох вэ гэвэл амин хүчлийг бол өнгөхгүй байгаа нөхцөлд нэгдрийн нэмээд тэгээд эндээс бол өнгөтэй нэгдэл бол үүсэх замаар ингэж ялгаж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол 38-ийн бие хариултан зөв байжээ. Нефтийн хэсэгчлэн нэрлэгээр хэрэгцээтэй фракцууд руу салгадаг. Фракцийн багнад X ба Y фракцыг цуглуулах байрлалыг доорх хүснэгтэнд үзүүлжээ. Аль мэдээлэл зөв бэ гэж. Багны дээшээ чиглэл температур нь ихсэн гинэ. Температур нь багассан шүү дээ. Дээшийг бол хөнгөн болон нягт багтаа энэ дээр хараад 20 градус байна. Дээшлэх тусмаа температурын утга нь буурж шүү дээ. Тэгэхээр энэ бол биш байна. X нь Y-гээс бага цэгт конденсацлна гинэ. X нь Y тийм байж болох юм байна. X бол бага температуртай байгаа шүү дээ. Тэгээд Y-гээс бага температурт конденсатлагдана гэхээр зүг байна. Энэ байх боломжтой байна. За дараа нь бол яасан бэ гэхээр X нь Y-гээс бослох цэг багтаа шүү дээ. Энэ бол X нь бол бослох цэг багтаа энэ дээрээ байгаа учраас за X ба Y нь урт гинжиглэл X нь Y-гээс урт гинжиглэхэд үгүй. Дээшлэх тусмаа C-ийн тоо бага байна. Доошлох тусмаа C-ийн тоо их байна. Тэгэхээр энэ дээр бол бие хариултан зөв байсан байна. Эднэр бол биш болж таарлаа. За 40 дээр бол юу гэсэн бэ гэхээр C70H12 молекул томьёотой циклоалкеныг халуун концентраст калиум перманганатаар эсэлдүүлэхэд зөвхөн нэг органик бүтээгдэхүүн болох 2 метил гексан 1,6D хүчил үүсжээ. Энэхүү циклоалкен аль нэгдэл байж болох вэ гэж асуусан байна. Тэгэхээр калиум манганат модулээр эсэлдүүлэхэд ерөөсөө энэ хоёрчийн холбоо тасрал хэрвээ захта устөрөгчтэй альдгид үүссэн нөхцөлд энэ нь цаашаа эсэлдээд карбон хүчил болох боломжтой. Кетон үүсэх юм бол цаашаа эсэлдэхгүй учраас кетон дээрээ зогсно. Ингээл зогсохоор ийм үүсгэн энэ нь цаашаа тогтворгүй учраас CO2 болон CO2 шоргоолсны хүчил нь бол үүсгэж болно гэсэн үг. За энэ бол кетон дээрээ тогтчихж шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энийг яах ёстой вэ гэхээр ингээл тасалчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгээс эхлээд тоолъё. 1 2 3 4 5 6 зэт. Тэгэхээр A-гээс үүсэх бүтээгдэхүүн нь юу вэ гэхээр 1 2 3 4 6 тэгээд зах талдаа бол дандаа карбоксил бүлэг ирнэ. Тэгээд энэ дээр энэ C чинь хүчлийн бүлэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 2 дугаар C дээр бол эндээс 2 дугаар C дээр салбаралт байна гэж. Салбаралт доор талаас 1 2 3 4 5 6 гэхээр 2 метилтэй гексан 1,6D хүчил үүсэж байна гэсэн. Тэгэхээр аль нь байсан бэ гэхээр энэ дээр устөрөгчийн атомыг үзээхээр энэ дээр бол A хариулт нь л зөв байсан байна. B-гээс бол энэ эсэлтээд эндээс бол юу үүсэх вэ гэхээр яг энэ дээр кетон үсээс зогсож байна. Яагаад вэ гэхээр энэ дээр C байгаа шүү дээ. Кетонтой энэ дээр CH3 та. Тэгээд ийшээгээ 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 та энэ талтаа хүчилтэй мөртлөө цаана кетонтой юм бүлэг ирнэ гэсэн үг. За энэ дээр бол бүр энэ дээр юу ярина гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 1 2 3 дугаар C дээр салбаралтай хүчил үүсэх юм байна. Тэгэхээр C дээр бол 1 2 3 4 5 6 C-тэй тэгсэн мөртлөө 3 дугаар C дээр салбаралттай тэгээд карбоксил бүлэгтэй юм нэгдэл бол үүснэ гэж үзсэн. Тэгээд устөрөгчийн атомыг нь ерөнхийд нь гүцээгээд бичнэ гэсэн үг. За энийг юу ахаар эндээс салахаар энд CC байгаа. За тэгэхээр энэ дээр бол кетон үсээд энэ дээр голдоо 5 C-тэй болно тийм. Яг энэтэй нэмэгдвэл 6 болох юм байна. За энэ хэсгээр кетон үсээд тэгэнгүүтээ эндээсээ 2 дахь хэсгээр салбарлалтаа тэгээд ийм хүчил болно гэсэн. Тэгэхээр кетонтой хэсгүүд бол биш учраас энэ дээр бол
аль хариултан зөв байсан бэ гэхээр A хариултан. 40 бол A хариултан зөв байжээ. За ингээд анхаарал хандуулсан баярлалаа. Тестүүдэд дахиж ажиллаад алдаагаа тоолоод ингээд хянаад яваарай. Ингээд бүгдд нь амжилт хүсье.